Бүгдээрээ сайн байцгаана уу? Номын аялал суугтаа тавтай морилно. Энэ удаад танилцуулах ном бол сэтгцэн эмчээр ажилладаг Фужикава Нарутомогийн бичсэн "Эм болон эмчэд найдахгүйгээр бүх төрлийн биеийн завьрыг өөрөө эмчилж чадна" гэсэн ном юм. Тэрээр өөрийн сэтгцэн эмчилгээний клиникийг нээж сэтгэл гутрал, сэтгцэн эмгэг, арсны харшил, хор тавдар, хооллох эмгэг, тархины саажилт зэрэг олон төрлийн өвчнийг эмчилж байсан туршлагатай юм. Энэ номыг товчгондоо хэлбэл зөв зохистой хоол тэжээлийг авч эрүүл амьдралд хэрхэн хүрэх талаар зааж өгдөг ном юм. Номын бүтэц дараах байдлаар хуваагдана. Бүх өвчтэй хүмүүс уурга болон төмрийн архаг дутагдалд орсон байдаг. Эм болон эмчит найдаад өвчнөөсөө ангижрах боломжгүй. Уурга хэрэглэх, биеийн жингээсээ 1-2 дахин их уурга авах хэрэгтэй. Сүнээс гаргаж авсан вей протеинийг өдөрт 20 грамаар 2 удаа уух хэрэгтэй. Эмэгтэйчүүд төмрийг нэмэлт тэжээлээр хангалттай авах хэрэгтэй. Нүүрс усаа багасгаж өөх тос хэрэглэх. Уургийн нунтаг хэрэглэж амттанд дурлах хүслээ дарах. Нэмэлт тэжээлээр витамин, эрдэс бодис нөхөх гэсэн 8 сэдвээр ярих болно. Та бүхэн ямар нэгэн эрүүл мэндийн асуудалтай тулгарч байгаа бах. Амархан ядардаг болсон, биетэн хүрдэг болсон, ханиад том уу амархан тусдаг болсон гэх мэт. Хэрв дээрх шинж тэмдгүүд танд байгаа бол та өдөр тутамдаа ямар хоол иддэгэ иргэнэг хараарай. Олон хүний хоолтыг харвал өвчний шинж тэмдгүүдийг улам хөндрүүлэх хоолт байдаг. Учир нь орчин үеийн хүмүүсийн хоолтонд нүрс ус их, харин уурга, өөх тос, эрдэс бодис болон витамин дутагдаж байдаг. Тэнцвэртэй мэд харагдахч үнэн хэрэгтэй, биед хэрэгтэй тэжээл хангалтгүй байдаг байна. Энэ номонд одоогийн тэнцвэртэй хоолтын тухай ойлголтыг дагаснаар хүн бүр тэжээлийн дутагдалд орно гэж бичсэн байна. Мөн бүх өвчний шалтгаан тэжээлийн дутагдал гэж дурдсан байна. Номын зохиогч маань амьдрал дээр өөрийн үгээр төдийгүй эмчилгээний талбарт хор тавдар, арсны харшил гэх мэт олон төрлийн хүнд өвчнийг эмчилж байсан туршлагатай. Мөн өөрөө олон жилийн турш туршиж үзээд олж авсан мэдлэгээ энэхүү номондоо хуваалцсан байна. Энэхүү видеог үзээд хэрэгжүүлснээр та эрүүл амьдралын түлхүүр болсон хоол тэжээлийн талаар ойлгож эрүүл амьдрах аргыг сурч чадна. За тэгвэл эхний сэдвтээ орцгоё. Өвчтэй хүмүүс бүгд уурга болон төмрийн архаг дутагдалд орсон байдаг. Яагаад өвчтэй хүмүүс уурга болон төмрийн архаг дутагдaltaй байдаг вэ гэвэл дээр дурдсанчлан бидний өдөр тутамдаа иддэг хоол хүнс маань ихэвчлэн шим тэжээл багтай байдаг. Жишээлбэл Япон хоол, Итали хоол, Хятад хоол, түргэн хоол, бэлэн хоол гэх мэт. Одоогийн ихэнх хоол хүнс нь уурга, төмөр, витамин, эрдэс бодис бараг агуулаагүй бөгөөд нүрс ус хэтэрхий ихтэй байдаг. Хэрв дэлхийн бүх хүмүүс эрүүл мэндэд тусдаа хоол хүнс хэрэглэж байсан бол ийм олон өвчтэй хүн байхгүй байх байсан мэзээ. Гэхдээ дэлхийд даяар чихрийн шижин, саажилттай хүмүүсийн тоо нэмэх зайр байна. Өвчин тусахгүй байхыг хүсвэл ямар төрлийн хоол хүнс хэрэглэх ёстой вэ гэдгээ мэдхийг хүсэж байгаа бах. Хариулт нь маш энгийн. Уурга, төмөр, витамин, эрдэс бодис хангалттай авах хэрэгтэй бөгөөд нүрс усны хэрэглээгээ багасгах явдал юм. Өөрөөр хэлбэл будаа болон гоймингийн хэрэглээгээ багасгаж мах, загас, өндөг зэрэг уургийн их үүсвэрийг сайн авах хэрэгтэй. Түүнчлэн нэмэлт тэжээлээр витамин, эрдэс бодисоо нөхөх зүйтэй. Гэхдээ альва зүйлийг хийхэд дараалал чухал байдаг. Эрүүл мэндийн суурь нь уургах тул эхлээд уурга хангалттай хэмжээгээр авах шаардлагатай. Учир нь хүний биеийн усгүй хэсгийн 70% нь уургнаас бүрддэг бөгөөд уурга нь булчин, эргэтэн, арьс, хумс, үс гэх мэт биеийн бүхий л хэсгийг бүрдүүлдэг. Уурга дутагдаж байна гэдэг нь биеийн гинцэн эсийг сэргээж чадахгүй гэсэн үг. Үүний үр дүнд арьс хурааших, бие хөрөх, амархан ядрах, арьсны харшилтай болох, сэтгэл гутрах, суулгах зэрэг олон төрлийн өвчнөд өртөх эрсдэл нэмэгддэг байна. Жил бүр 1000 гаруй өвчтөн дээр хийсэн судалгаагаар бүгдээрээ уурга болон төмрийн архаг дутагдалд орсон байсан нь тогтоогдсон байна. Хэрэв уурга хангалттай байвал ДНХ маань өөрөө өвчнийг эмчилж чадна. Энэ хэсэгт өвчтэй хүмүүс бүгд уурга болон төмрийн архаг дутагдалд орсон байдаг талаар ярьлаа. Тэгвэл 2 дугаар сэдвтээ орцгоё. Эм болон эмчид найдаад өвчнийг эмчилж чадахгүй. Яагаад эм болон эмчид найдаад өвчнийг эмчилж чадахгүй вэ гэвэл ихэнх эмч нар тэжээл судлалыг бараг судалдаггүйтэй холбоотой юм. Тэд тэжээлийн талаар мэдлэггүй байдаг бөгөөд ихэвчлэн өвчтний шинж тэмдгийг төр зур намдаахын тулд эм бичиж өгөхөд зорилготой байдаг. Үнэн хэрэгтээ анагаахын сургуулиудад тэжээл судлалыг заадаггүй бөгөөд хөгжингүй орнуудад тэжээлийн дутагдал гэж байдаггүй гэсэн ойлголт түгээмэл байдаг байна.
Иймээс хүмүүсийн бие тавгархсан ч гэсэн тэжээлийн талаар дурддаг эмч маш цөөхөн байдаг бахнэ. Үүнээс гадна ихэнх эмч нар эмнэлэгт ажилладаг тул эмнэлгийн байгууллагын тогтоосон журамд захирагдаж ажиллахаас өөр аргагүй байдаг. Энэ нь компани тул эмч өөрөө бодож байгаагаас үл хамааран эмнэлгийн гарын авлагад заасан журмыг дагаж мөртгөөс аргагүй болдог байна. Үүний үр дүнд өвчнийг үндсээр нь эмчлэх тухай бодолгүйгээр эмэл олгож эмийн тоо нэмэгддэг. Гэвч эмийн гач нөлөө хүчтэй илэрч өвчин улам бүр хүндэрдэг. Үндэ бол эмийг зогсоосон ч гэсэн шинж тэмдэг илэрхгүй байх байдлыг зорих ёстой. Гэвч энэ төвшөнд хүрэх боломжгүй юм. Учир нь өвчний үндсэн шалтгаан болох тэжээлийн дутагдлыг огт засахгүй байгаатай холбоотой. Энэ номыг уншиж байгаа зарим хүмүүс энэ номыг эмч бичсэн юм чинь энд бичигдсэн зүйлсэд итгэж болох юм уу гэж бодож байж магадгүй. Номын зохиогч нь өөрийн клиникийг нээсэн эмч бөгөөд хин нэгний хараа хяналтад тавтахгүйгээр үнэхээр үр дүнтэй зүйлсийг хэрэгжүүлж чадсан байна. Тэрээр клиникийнхээ өдөр тутмын үйл ажиллагаанд олон туршилт хийж алдаж онож явсан ба олон ном уншиж шим тэжээлийн талаар өөрөө судалсан байна. Үүний үр дүнд тэрээр өвчнийг үндсээр нь эмчлэхийн тулд эм бус, уураг, төмөр, витамин, эрдэс бодис гэсэн 4 зүйлийг хангалттай авах ёстойг ойлгожээ. Тэрээр эмч өвчнийг эмчлэхгүй, өвчтөн өөрөө судалж, өөрөө тэжээл авч, өөрийгөө эдгээдэг гэж хэлсэн байдаг. Тиймээс зохиогч маань миний клиник рүү ирэх шаардлагагүй. Энэ номыг уншаад өөрөө судалж, өөрөө эмчилгээгээ хийгээрэй гэж бичсэн байна. Эцсийн эцэст өвчний үндсэн шалтгаан нь таны хоолтын зуршлаас үүдэлтэй. Иймээс өвчнийг эмчлэх нь мөн таны өөрийн хийх ёстой зүйл юм. За тэгвэл 3 дахь сэдвтэ орцгоё. Уураг хэрэглэх, биеийн жингээсээ 1-2 дахин их ураг авах. Хоол хүнсэндээ загас, мах, өндөг зэргийг төлхөө хэрэглэдэг хүмүүсийн хувьд уураг хангалттай авчиж магадгүй юм. Гэхдээ талах, гоймон, будаа, ногоо төлхөө хэрэглэдэг хүмүүсийн хувьд уураг тутамаг байдаг. Ялангуяа биеийн ямар нэгэн зовиртой хүмүүсийн дунд уургийн дутагдал нийтлэг байдаг байна. Ийм хүмүүс уургаа нөхөхийн тулд өөрийн жингээсээ 1-2 дахин их уургийг авах хэрэгтэй. Жишээлбэл 50 кг жинтэй хүн өдөрт 50-аас 100 г уураг авах шаардлагатай гэсэн үг. Хэдийгээр 50-аас 100 г нь их хэмжээ юм шиг санагдаж магадгүй ч жингийнхээ хэмжээтэй тэнцэх уураг авах нь хамгийн бага хэрэгтэй хэмжээ гэж хэлж болно. Иймээс боломжтой бол 1.5-аас 2 дахин их уураг авах нь хамгийн сайн. Ялангуяа өвчтөн хүмүүсийн хувьд мах, өндөг загсыг илүү хэмжээгээр хэрэглэх шаардлагатай. Учир нь бие махбодыг сэргээхэд их хэмжээний уураг зарцуулагддаг байна. Бидний бие 10 г уураг авахын тулд өдөрт махыг 65 г, өндөг 1.5 ширхэг, будаа 650 г, төмөс 1097 г гэх мэт хэрэглэх шаардлагатай болдог. Хэрв өдөрт 100 г уураг авахыг хүсвэл 650 г орчим мах идэх шаардлагатай болно. Тиймээс нэмэлтээр уураг уух нь сайн юм. Хэрв та whey протеин хэрэглүүл нэг удаа ууснаар 20 г орчим уураг авах боломжтой. Ийм учраас номын зохиогч протеиныг хүн төрөлхтний оюун ухааны гайхамшиг гэж нэрлсэн байдаг. Түүнчлэн өглөө босоод шууд уухад хялбар байдаг нь бас нэг давуу тал юм а. Гэхдээ whey уураг ууснаар гидсэн өвддөг хүмүүс ч байдаг. Протеин нь WPC болон WPI гэсэн хоёр төрлийнх байдаг. WPC буюу whey protein концентрат нь уургийн агуулмж 65-аас 80% байдаг бөгөөд үнэх хямд уухад амархан байдаг. Гэхдээ лактоз агуулсан тул зарим хүмүүсийн гидэс дотор асуудал үүсэж магадгүй. WPI буюу whey protein isolate нь уургийн агуулмж 80-аас 90% байдаг бөгөөд лактозыг бүрэн арилгасан байдаг тул гидэс мэдрэх хүмүүст илүү тохиромжтой. Гэхдээ WPC-гээс илүү үнэтэй байдаг тул санхүүгийн боломжоо харгалзан сонголтоо хийгээрэй. Энэ хэсэгт өдөрт уураг хангалттай хэмжээгээр авах шаардлагатайг мэдэж авлаа. Тэгвэл дараагийн удаа 4-р хэсгээс эхлэн тайлбарлах болно. Энэ хүртэл бичлэгийг маань үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгвэл дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.